Сайн байцгаана уу, энэ бичлэгийг үзэн суугаа үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бол 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Монгол Эрдэс цэргийн баярын өдөр. Яг одоо бид Монсын гадаа хүрэлцэн ирсэн байна. Учир юу гэхээр эсрэг өнөөдөр бол Монс компаниас витамин живлэлтийн аян 2016-г эхлүүлж байгаа учиртай юм аа. За энэхүү аяны хүрээнд бид бүхэн та бүхэнд бас нийгмийн үүрэг хариуцлагын үүднээс юу үзүүлэх вэ гэхээр 3 сарын 18-ны өдрөөс эхлэн 5 сарын 18-ны хугацаанд бид бүхэн 9 аавыг сонгон баярлуулах учиртай. Энэ өдрийн Эрдэс цэргийн баярын өдрийг тохиолдуулаад сонгож авсан аав маань нийслэлийн тогтцол үйлчлэгээний компанид ажилладаг Оюнбаатар гэх ах маань байгаа. Тэгээд хамтдаа явж Оюнбаатар ахыгаа баярлуулъя. Тэгээд нэг нууцыг задлахад бол Оюнбаатар ахын маань хүү ган хөлөг бидний бас энэ хүү баярт аянд бас нэгдэж оролцож байгаа. Тэгээд аяныг хамтдаа эхлэлцгээе. Манай зүгээр нэг жирийн нэг Монгол хүн малчин нэг Монголын айлын нэг зүгээр ингийн л нэг малчин айлын хөвгөлгөө намжуухан 50 хүн штэ манай авч байдаг. За ингээд энэ өдрийн Монс витамин живлэлтийн аян 2016-гийн хамгийн ихний баярлуулах хүн бол нийслэлийн тогтцол үйлчлэгээний газрын ажилтан за Оюнбаатар ах маань байна. Ингээд яг одоо ажлын ээж хамтдаа очицгаая. За сайн байна уу та? За тэр хүлээж байгаарай хаа. За сайн байна уу та? За танд юуны өмнө Монгол Эрдэс цэргийн баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Өөрчилж гисэн баярын цэргийн баярын мэнд. За маш их баярлалаа. Өнөөдөр бол бас бусад өдрөөс онцгой баярын өдөр тохиож байгаа. Тэгээд таны хувьд энэ өдрийг бусад өдрөөс арай өөрөөр гэдэг юм уу хэрхэн яаж тэмдэглэдэг юм болоо? Яг одоо тэгээд баяраа бол бас тэмдэглэн л дээ. Тэгээд өнөөдөр зөвхөн одоо ингэж ажиллаа хийгээл явж байна. Тэгээд ажилласаа багаад завж хэлэхэд тэгэл хайны жилөөрөө хөвгтүүд дунд тэгэл багтаж үлээж аав. Тэгэл баяраа тэмдэглэх баг. Тогтцол үйлчлэгээний газрын ажилчид маань өглөө хэдэн цагаас гарч өдрийн хэдэн цагийн хуваарьтай гэдэг юм уу хэрхэн яаж ажилдаг юм болоо? Өнөөдөр та өглөө жишээ нь баярын өдөр шүү дээ. Өнөөдөр хэдэн цагаас ажилдаа гарсан байна? Манай ажил бол яг өглөө одоо ажлын 8 цаг л ажилладаг. Тэгээд өдөр нэг 12 цагт орж өдийнхөө хоолнд одоо цайндаа ордог. Тэгээд нэг 20-30 минут амраад тэгээд л эргэж гараад ороо 6 цагт бууддаг да. За магадгүй Оюнбаатар ах маань бол гайхчихж магадгүй. Тэгээд учир юу гэхээр танд учрыг тайлъя. Монс компани зүгээс Монс группийн зүгээс Монс витамин живлэлтийн аян 2016 аяныг өрнүүлж байгаа. Тэгээд энэ өдөр бол 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Эрдэс цэргийн баярын өдрөөр тэгээд бид бүхэн таныг сонгож авсан. Тэгээд таныг сонгож авахад бас таны хүү ган хөлөг бидэнтэй бас ярилцсан, зөвлөлдсөн. За олон баярлалаа өөрчлөлөөр ганц зэрэг баярлал хүн баярлах гэсэн ба. За. За ган хэлгийн сэтгэлийг сонсъё. Өндөр байна. Ганц аавыгаа нэг баярлуулах гэсэн боллоо. Санаа. Ер нь Монс группийн зүгээс энэ саналыг тавиад бас аавын сонголоо тэгээд гэж хэлэх мэдээг сонсоход хэрхэн байсан бол ер нь 3 дугаар сарын 18-ны өдрийг аавыгаа бас хэрхэн баярлуулъя гэсэн бодолтой байсан бол ер нь нэг амар гинтийн санагцсан надад л. Тэгэхээр нэг амар баярлуулъя жаах гэжтэй нэг зүгээр Монгол нэг айлын хувь юугээрээ өнгөрөөчдгээс аахгүй. Ингэж баярлуулах нэг амар гинтийн санаг баярлалаа. За эрхэм үзэгчдээ Монс витамин живлэлтийн аян 2016 аяны хүрээнд бид бүхэн 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Монгол Эрдэс цэргийн баярын өдрөөрөө хамгийн ихнийхэн хүнийг баярлуулад энэ хүн бол мэдээж нийслэлийн тогтцол үйлчлэгээний компани ажилтан Баян зүрх төвийн ажилтан Оюнбаатар ах маань оролцлоо. За мөн энэхүү одоо аавыгаа баярлуулах үйл ажиллагаанд оролцсон
хүү болох ган үлэгт нь бас баярлснаа хэлмээр байна. За мөн тэгээд үзэгч та бүхэн бас тэмдэглэл баярынхаа өдрөөр хайртай дотныхоо хүнтэй гарын бэлгийг эцгэж амжаагүй байгаа бол бас Монс компани зүгээс хүргэлтээр энэ хөгжлийг бас хөгжүүлж үйлчилж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Ингээд хамгийн ихний хүний амжилттай баярлууллаа. Мэдээж гинтийн бэлгүүд цааш өргөжлөх болно.